саяхан би шинэ үг цэжлэх оруулсан. Тэгээ 2 дахь дугаар болох Сиги солонгос хэлний бичгийн шалгалтанд хэрхэн бэлдэх вэ гэдэг дугаараа өнөөдөр бэлтэж байна. За тэгээд өнөөдөр би өмнө нь 2 жилийн өмнө бичлэг хийжсэн. Тэгээд тэр бичлэгийн маань дугаарыг одоо бичлэгийнхаа төгсгөлд нь холболтоороос оруулаад өгчээ. Тэгээд яагаад энийг оруулж байгаа вэ гэхээр өнөөдрийн миний яаж байгаа бичлэг тэн дээр ярьсан юмнууд айл олох давтахгүйгээр жоохон шинжилж өөр зүйл ярихыг хичээсэн болохоор магадгүй энэ дээр яригдаагүй зүйлсүүд маань тэн дээр байгаа учраас тэр бичлэгийн маань бас ороод үзээрэй гэж зөвлөж байна. Солонгосын топын шалгалт нь яаж ивэл арай өндөр оноо авах уу? Бид нар юун дээр анхаарах уу? Ер нь яаж ивэл боломжтой? Ялангуяа манайхан ч хамгийн их оноо алддаг, хамгийн бага оноо авдаг нь солонгос хэлний Сиги буюу бичгийн шалгалт байгаа. Тэгэхээр тэрэндээ хамтдаа бэлтцгээе. За тэгээд бичлэгийнхаа төгсгөлд өөрийнхөө хэрэгэлдэг, ер нь бол хүмүүс зөөлдөг, айгу амархан бас айгу өндөр оноо авах боломжтой нэг аргыг хэлсэн байна. Тэгээ хамтдаа PPT дээр бичлэг харцгаая. За мэдээж одоо 2021 оны топгийн хуваар байгаа. Тэгээд энэ 1 сарын 10-ных болохоор Солонгост бол 2 сарын 7-нд л хойшлсон байгаа. Тэгээд дараагийнх нь 4 сарын 10-нд өгч байгаа хүмүүс маань 1 сарын 29-нд буюу одоо бичлэг орсноос 2 хоногийн дараа гэлц бүртгүүлэхийг санал бол хэлсэн. Анхааруулмаар энэ магадгүй топог өгч байгаа хүмүүс байгаа бол бас Монголд бас 4 сарын 10-нд топогоос авах хатгаар байгаа. За тэгээд топгийн бичиг эхлээд ирэхээр мэдээж 4 асуулттай 50 минутын жил байгаа тийм. За тэгэнгүүт топийн жил болгон яг энэ одоо нөгөө гардаг асуултууд маань аль биесээр өгөгдсөн байдаг. Тэрээс солигддгүү. Тэгээ 51-ээс 52 болохоор одоо зайг нөхөж чинь хамгийн тохирохыг зайд нөхөж чинь 53 дахь нь болохоор өгөгдлийн материалыг ашиглаад 200-аас 300 өгөхтэй Сиги бичгээр байгаа. За тэгээд тэн дээр гарчиг хүчиг шаардлагагүй гэж байна тий. За тэгэнгүүт 54 дээр болохоор ерөнхийдөө бол өгөгдлийг ашиглаад 600-аас 700 өгөхтэй бас Сиги бичнэ гэсэн үг. Тэгээд хамгийн ихэнд өгөгдсөн асуудлыг тэр чигээр нь хуулж болохгүй шүү гэсэн юм анхааруулгатай юм 4 асуулт байгаа. За тэгвэл хэдүүлээ хамтдаа нэг нэгээр нь задлаад ярилцъя. За хамгийн ихэнд хэдүүлээ мэдээж мэдэх шаардлагатай зүйл бол топгийн шалгалтын шаблон байгаа. За энэ дээр бол өгөгдлөө бичнэ. 51 52 болохоор энэ зайд бичнэ. 53 болохоор 300 өгөхтэй. За тэгээд 54 болохоор ийм том хуудасаар ерөнхийдөө бичээд гүйцэтгэл маань 700 гэсэн гүйцэтгэлээр байгаа. За тэгээд хамгийн ихэнд 51-ийг яриад эхлэхээр хамгийн түрүүнд бид нарт яригдах зүйл маань болохоор 51 52 дээр ер нь нийт 6 7 төрлийн бичиглийн хэв байдаг. Тэгээд би энэ яг нь зарим түгээмэл оролтын түгээ биччихсэн байна. Ерөнхийдөө бол нийт 7 төрөлд одоо жишээ нь анне мөн гэж орж ирээ. Тэгвэл бол энэ төрлөөс шалтгаалаад бас бидний бичиглийн хэм маяг өөрчлөгдөнө гэсэн үг. За хамгийн ихэнд анне мөн эсвэл чүдэж гэх мэтлэнгээр юм уриллаг анхааруулах бичиг энтер гэж байна шүү дээ. Тэгэх юм бол эдгээр зүйл орж ирсэн тохиолдолд бид нэг хүндэтгэлийн үгийг заавал хэрэглэнэ. Жүсэё гэх оронд жүшиги парамнида гэх мэтлэнгээр имнида сэмнида тэгээд бас зүгээр нэг к гэх оронд кашипшио гэх мэтлэнгээр аль болох хамгийн байж болох хүндэтгэлийг бичсэн гэсэн үг. Одоо нөгөө жүсэё эсвэл нөгөө тхийг хүсч байна, ингийг хүсч байна гэх юм бол бутаг дэрэмнида ч юм уу те гэх мэтлэнгээр анхааруулдаг одоо хүн амьтны уурс залж байгаа учраас аль болох гоё өгнүүдээ бичэн. За тэргээ яаж мэдхий вэ гэхээр хамгийн түрүүний улаан дураас татцсан өгнүүд байна тий. Бичиглээ харах юм бол эднэр одоо сэмнэдэ амнэдэ бол сэмнэдэ амнэдгаар бичнэ. Магадгүй аюу бол аюу одоо 2 энэ 6 дахь пёнжигээ захидалчийн хөвчлэн нөгөө нэг дотны хүмүүс хоорондоо бичигддэг тий. Тэгэхээр аюугаар бичсэн маа тэггүй эсэё эсвэл шипокодиньо гогатаё гэдэг аюу байгаа бол миний нөхөх хэлбэрчсэн аюугаар байна. За эсвэл 52 дээр ч юм уу те өөр зүгээр да энэ даагаар төгссөн өгнүүд байдаг шүү дээ. Папер монгнонда эсвэл канда гэх юм бол миний бичиглэл тэгсэн даагаар бичигднэ гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол 51 52-ыг бас хэрэг дэлгэрэнгүй бичигдлээр би бас өмнөх түрүүжлийнхаа бичлэгэн дээр бичсэн. Тэгээд энэ жил болохоор миний бас нэг онцлоод байгаа зүйл заавал нөгөө юмаа давтахгүйгээр явъя гэж бодоод байгаа. Тэгэхээр төрөл жанраа хараад үгээ сонгоно. Тэгээ энэ дээр нэмэлт нэг хэлэхэд 51-ийн нөхцөл байдлыг үзэх юм бол одоо захидалч байсан ямар нэгэн анне мөн энднийг ингээ харахаар хүмүүс өөрсдөө уншиж байгаа байр сууриас ахуулаад бичээд идэг. Заримдаа нөгөө яг энэ хүний захидлыг аваад уншиж ин да гэд. Гэхдээ яг бичгтээ болохоор яг бичиж байгаа тэр цаг үеийг харж бичдэг байгаа шүү гэдэг бас хэлмээр нь. Тэгэхээр ихэвчлэн нөгөө нэг бүр л амар өнгөрсөн цагийн биш л бол одоо яг бичиж байгаа гэдэг утгаараа өнгөрсөн цагийн агуулга нь орж ирэхдээ зарим тохиолдолд бага байдаг шүү. Одоо би бичиж байна гэх юм бол бичсэн байна гэж бол бичгүүгээр би одоо танилуу захиад бичиж байна гэ одоо цаг дээр авах ч юм уу те.
гэх мэтчлэнгээр байдгийг бас анхаараарай. Тэгээд нийт 7 төрөл байдаг. Тэгээд тэр 7 төрлийг ерөнхийдөө бол мэдчих юм бол тэр 7 төрөл дээр хэрэглэгддэг одоо хүндэтгэл бол хүндэтгэл, захиа бол одоо жоохон энгийн, мессеж бол ийм байдлаар гэх юм уу те өөр өөрсдийн гэсэн арга байдгаа. Тэгээд тэрнээс бас анхаарах хэрэгтэй. Гол нь бичиглэлийг харж иж би өөрийнхөө үгийн бичиглэлийг сонгоно. Дараа нь агуулга 1000 агуулга зөв бичлээгээд сэмнэдэ амьнэдэ дээр аюу эсвэл паммаар авч бичээчвэл онооч хасагдана гэсэн. Тэгээд 53. За тэгээд энэ удаа болохоор би 53 54 дээр жоохон арай илүү поинтлж ярих гэж бодлоо. Тэгээд за 53 дээр хамгийн түрүүнд ерөнхийдөө текст маань 300 үгтэй байгаа тий. Тэгэх юм бол 300 үгээ харж агаад эхний нэг 50-д нь болохоор нэг оршил хэсгийн нэг жоохон гарчиг үгий. Тэгээд гарчиг жоохон агуулга бичиж тэгээд 50 гол хэсэгтээ болохоор ерөнхий өрнөл хэсэг явна, дүгнэлт хэсэг орно гэж. Тэгээд 53 маань хувьд болохоор цаанаасаа бүх өгөгдлөө өгсөн байдаг штэ. Тэгэхээр энэ дээр заавал өөрийнхөө шин санаа юмнуудыг ингэж оруулж их шаардлагагүй. Зүгээр харж агаад болж өгвөл байгаа зүйлүүдээ ингээ гоё аятайхан цааш нь холбоос өгнүүдээ аятайхан бичээд оруулахад ямар ч хэсэн багтаа 20 он бол авах бүрэн боломжтой байгаа. За тэгээ оршил хэсэг дээр юуг анхаарах вэ гэхээр асуултыг дохоонд юуны тухай орж ич SNS-ийн давуу тал сул тал байлаа гэхэд SNS гэдэг зүйл маань одоо бидний амьдралын 21-р зуунд хамгийн чухал зүйл байж байна. Хүн болгон хэрэгжилж байна ч гэдэг юм үү гэх мэтчлэнгээр эсвэл SNS гэдэг нь одоо цаг хугацаа бүх зүйлийг даваад бүх хүмүүсийг ингэ дэлхийг нэг болгож чадж байна гэх мэтчлэнгээр юм энгийн оршил тийм нэг эхлэлд танилцуулга өгөх хэрэгтэй. Тэгээ хоёр дахь өрнөл хэсэг дээр болохоор текстэн дээр өгсөн давуу тал бол давуу тал, сул тал, график бол өсвөлт, бууралт, учрын шалтгаан гэх мэтчлэнгээр өгөгдлүүд байгаа штэ. Тэд нарыг аль болох гоё ингээд нэг жоохон хооронд нь эвтэйхэн цэвэрхэн холболт хийгээд бичээд өгчөд бол ерөнхийдөө бол 53 маань хангалттай 250-аас 300 үг гараад ирдэг. За тэгээд дүгнэлт хэсэг дээр болохоор ерөнхийд нь нэг дүгнэлжээ тиймэрхүү төлөвтэй байна, иймэрхүү төлөвтэй байна. Эсвэл энэ график харахад ийм дүгнэлт гарч ийн, ингэж харагдаж байна. Гэх мэтчлэнгээр нэг богинохоо нэг л өгүүлбэр бичнэ. Өөрийн санаа бичих ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн агуулгын ерөнхийдөө зэгцэл дүгнэж бичнэ гэсэн үг. За голын хэсэг дээр ч гэсэн мэдээж анхаарах зүйлсүүд байгаа тий. Өгөгдлийг бүгдийг нь оруулна. Текстэн дээр одоо давуу тал 2-ыг өгсөн бол давуу тал хоёулыг нь оруулна. Сул тал 2-ыг өгсөн бол хоёулыг нь оруулна. Давуу тал өгсөн бол би үнэхээр магтмаар байгаа гэсэн сул талыг заавал оруулна гэх мэтчлэнгээр өгөгдлийн бүгдийг оруулна. Тэгээд 53 бол энэ нэг юм хүүрнэл өгүүлбэр биш, тайлбар өгөгдлийг бичиж байгаа учраас ямар ч таамаг орчуулга өгөхгүйгээр яг бодит байдлаар одоо өгсөн материал дээр тулгуурлаж юмнуудыг бичдэг байх ёстой. За тэгээд Вонгужигийн одоо нөгөө бичих дүрм гэж байгаа шүү дээ. Вонгужитэй бичдэг дараа л одоо тоог яаж чүн нөгөө график өгсөн бохол хувь процент байдаг тий. Тэрийг одоо бичлэгийнхаа төгсгөл хэсэгтнээс оруулсан байгаа болохоор тэрийгээ бас мэдгүй хүмүүсээ сүүлийн хэсгийг бас үзээрэй. За дараагийнх маань болохоор 54 байгаа. За тэгээд 54 дээр болохоор бас яг ялгаагүй. Гэхдээ текст маань хамаагүй их болно. 600-аас 700 үгтэй болж хуурж байгаа. Дээр нэмээд өгөгдөл маань 53 шиг тэгж их юм байхгүй. 3хан асуулт өгдөг тий. Тэгэхээр бас яг ерөнхийдөө бол 100, 600, 700 гэдэг 100 хүртэл нэг оршил хэсэг яваад тэгээд 600 хүртэл нэг өрнөл, 700 хүртэл нь дүгнэлт явна гэсэн үг. За тэгээд миний хэрэгэлдэг арга гэх юм бол одоо энийгээ бичхээсээ өмнө монгол хэлээр оршил өрнөл дүгнэлтээ ингээд нэг юм 5 минутад тэгэхээр текст эхлэхээс өмнө бодоод гаргацдаг өөртөө. За би юуны тухай бичих үү, яах вэ гэд бүгдийг бодоод гаргацдаг. Тэгээд тэрнийхээ дараа тэрнийхээ дагуу жоохон дэлгэрүүлээд явдгаа гэсэн үг. За тэгээд оршил хэсэг дээр би юу бичих вэ гэхээр одоо нөгөө тухайн ямар нэгэн өгөгдөл байгаа штэ. За жишээ нь одоо корона гэдэг сэдв энэ жил орж ирлээ гэж бодъё. Одоо ингээд цар тахал тий. Тэгэх юм бол одоо 20 он бол дэлхийд даяараа цар тахал тархсан байна. Цар тахал корона гэдэг вирус нь амьсгалын замаар дамжсаг гэд эхлээд ерөнхий өнөөгийн байдлаа бичээд нэмэх нь одоо тэр өгөгдсөн сэдвийнхаа тодорхойлтыг бичнэ гэсэн үг. Тэгээд дараа нь за хэдүүлээ өнөөдөр коронавигийн учир шалтгаан одоо яагаад тусдээ юм уу те коронавигийн туснаас үүсэж байгаа асуудлууд юу вэ? Үнээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм энийг хэрхэн одоо даван туулах гэх мэтчлэнгээр одоо 3 асуулт өгж байгаа шүү дээ те. Энийн тухай танилцах болно гэдэг нэг юм схем гаргаад өчнө гэсэн үг. Зээ оршилт босч байна. За тэгмүүд өрнөл хэсэг рүү орохдоо эхний мөрийг хаяад одоо нөгөө энтер дарж ордог шиг заав шинэ агуулга эхэлж байгаа гэдэг харуулж өгвөл бас айгу зүгээр шууд ингээд үргэлжилсэн үгийн зохиол бичгүүгээр нэг мөр хаяад ингээд шинээр дахиад эхлүүл зүгээр гэсэн үг. Догол мөрнөөс гэсэн үг тийм. За тэгээд одоо нөгөө өгдсөн 3 асуулт байгаа шүү дээ. Тэр 3 асуултаа нэг нэгээр нь тайлбарлаж өгнө. Хамгийн ихний асуулт нь 2 дахь асуултаа бичлээ жишээ бичиж өгнө. 3 дахь асуултаа бичлээ жишээ бичиж өгнө.
Тэгээд ингээд бүгдэн дээр нэг жишээ гаргаад асуудлуудаа тоочоо. За учир шалтгаан гэх юм бол 1 2 байна. Хаанаас үүсэл гаралтай 1 2 байна. Уртлын сэргийлэх арга замтай хоорондоо хол маск хамгийн чухал зөв зайтай байх, санитар хэрэглэх гэдэг 3 дүрийг бичээд ингэснээр ямар давуу талтай гэж жишээнүүдэд оруулаад бичээд өгчлөө тий. За ерөнхийн ингээ өрнөл хэсэг маань гарчлаа. Тэгвэл дүгнэлтэн дээр бас дахиад нэг доголь мөрнөөс эхлүүл зүгээр тэгжээж уншиж байгаа хүмүүс маань орчлон эндээ байна, дүгнэлт нь эндээ байна, өрнөл нь эндээ байна гэдгийг чинь ялгаж харж чадна. Дээр нэмээд энэ хүн ингээд одоо бүхэл бүтээл бичих чадвар байна. Төвхүүд угсарсан үгүүд ингээд да гэсэн юм байхаар чинь бас хаана юу ярих гэдэг нь жоохон замраагүй болчих гээд байдаг. Бас харж байгаа хүнд жоохон төвхтэй харагддаг. Тэгэхээр бас гоё ийм гаргаж өгөх болно. Дээр нэмээд би бас өмнөх бичлэгэн дээр ярьжсэн те. За одоо миний текст ингэж явж байгаад өрнөл хэсэг маань энд гол хэсэгт дуусчлаа. Тэгэхээр манайхан арын энэ хэсгийг ингээд хоос нүднүүдийг хаяцгаар миний одоо нөгөө 600 үгнээс арын хоосны тоолоод 20 үг хасчих юм шиг айгаад идэг. Тийм юм байдаггүй. Ягаад тэгэхээр доголь мөрнөөс эхэлж байгаа учраас энийг хайсан ч нөгөө үгийн тооноос хасдаггүй учраас бас ингээд сул хайж болдог шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд бүр дэлгэрэнгүй жишээндээ тайлбарласан болохоор энэ дээр холболттой гарч ирж байгаа бичлэгээс таас хараад үзээрэй. Өмнөх 2 жилийн өмнө хийсэн бичлэгээс давтаж яриад явах уу тэндээс ороод дахиад лавлаад харж болно гэсэн үг. За тэгээд дүгнэлт бичгтээ болохоор ерөнхийн ингээд бүх санаа асуулт бүх юмудаа бичсэн байгаа шүү дээ. Өгсөн 3 асуултандаа хариулсан дээ. Тэгэх юм бол өрнөл хэсэгт болохоор дээдлийн хэсгээ дүгнээд үүнээс үзэхэд хүн бүхэн эрүүл байх нь ямар чухал вэ гэдгийг ойлголоо юм үү те. Гэвчлэгээр дүгнэлт гаргаж өгөөд ерөнхий агуулгаа тэр зэгтэн цэгцлээд дуусгана. Гэтэ мэдээж дүгнэлтэн дээр шин санаа гарч ирэхгүй дээдэлтэй яригдсан зүйлсүүдээ л хураагаад дүгнэж бичнэ шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За ингээд 54 болно гэсэн үг. За тэгээд 54 дээр 600-аас 700 гэж байгаа болохоор 650 тавтай бичээд орхисон байсан ч тодорхой хэмжээний ерөнхийдөө гүйцэтгэл бол аавна. Тэмдэж үг үсгийн алдаа, агуулгын алдаа, найруулгын алдаа гэдэг зүйлсүүдийг мэдээж багш нар чинь мэдээ сайн харж байгаа. Тийм учраас үг үсгээ аягүй сайн ялгаж салгах хэрэгтэй. Манайхны нөгөө нэг андуурч гаргадаг юм яриа болон бичгийн алт үгний зөрүү байдаг. Тэгээ тэрнээс бас цөөхөн эдийг хэлж өгч бодлоо. Зарим тохиолдолд яриан дээр хэрэгэлдэг боловч бичгийн эрэлтээр тэрийг буруу авдаг, арай өөрөөр хэрэгэлдэг кейсүүд байдаг. За зүгээр нэг товчлсон үгнүүд байлаа. Тэгмээд наанан гэж амьдралдаа ярьдаг боловч одоо текстэндээ бичтэй наанан гэж задлж бичнэ гэсэн. За тэгвэл more гэдэг нөө заримдаа юу асуудаг шүү дээ. Moiser гэж задлах ч юм уу те. Эсвэл жугам гэж бичдэг үг заримдаа жум гэж ярьчтэй шүү дээ. Тэгж ярьж болохгүй. Chrome гэдэг үг чинь Chrome гэдэг эсвэл Chrome гэдэг бичдэг те. Энд чинь бичиглэлийн илүүш ярианы үг. Бичгэл дээр Chromion гэж ингэж задлж бичнэ гэсэн. Iron EU гэхээр Irohan EU гэж зайлбарлж бичнэ те. Cronde гэдэг үгийг заримдаа бид нэр Cronde гэж ярьсараад амандаа ингээд нөө ярианы хэсэл маань бидний аманд хөвшил болсон. Тэгээд дараа нь бичгийн юм хартаа дандаа ярианы хэлээр текст бичиж бас нэмэлт оноо алдаад байдаг. За дараагийнх нь мэдээж дүрм бас те одоо гидэмүнэ Ryomion гэдэг үгийг бас алдаад. За би тэг өмнөх бичлэгэн дээр ярьжсэн те level анхан шатны левелийн дүрм, дунд шатны левелийн дүрм, Kugup шатны левелийн дүрм гэж тусдаа байдаг. Солонгосын өөр бичигдлэг мөртлөө адилхан агуулга авдаг. Тим дүрмүүд айгүйх байдаг учраас болж үлсийн дээр Junggup эсвэл Kugup дүрм хэрэглэх хэрэгтэй. За тэгээд Kugup Junggup дүрмээс гадна ярианы дүрм, бичгийн хэлний дүрм гэж хоёр өөр байдаг. Демүнэдэг манах айгүйх хэрэглэдэг. Эсвэл Нигаг бас айгүйх хэрэглэдэг те. Тэгэх юм бол Niga демүнийг зөвхөн яриан дээр хэрэглэдэг. Бичиг дээрээ Iru inhe Givieso Goza эсвэл Imru Nindaге гэдэг иймэрхүү дүрмүүдийг хэлнэ. Бас ааг хажаагүй, жибэг хаагаагүй, пега апаагаагүй гэж айгүйх ярьдаг штеп. Тэр ярианы хэлийг бичгээлтэй бичдэг. Тэгэхээр бас эдгээр зүйл дээр анхаарах юм бол бид нараас сул алдаж байгаа оноонууд авах бүрэн боломжтой гэсэн үг. За мэдээж нөхцөл одоо холбоос тэ одоо а болно гэж юм умаран аппага гэж аппа гэж ярьдаг. Тэгэх юм бол текстэн дээр бичдэг бол ума имё аппа гэх мэтлэнгээр умаа гэд араас нь умахаагүй гэж ингэж бас биднэрт нөгөө яриагаараа ярьсаар хагаад бичсэн байдаг тий. Тэрийгэ болоод одооноос эхлээд юм сиги бичгээр бол вагва эсвэл имё мёг ашиглаад сурчих юм бол бас оноо алдахгүй байх боломжтой байгаа. За дараагийнх нь мэдээж хантай. Сонсоним хантай гэж аюух ярьдаг шин сонсоним багштай гэл тий. Тэгм бол эгэ гэдэг үгээр сигэн дээр бичигдэнэ гэсэн үг. За кресо кроника гэдгийн орно кром руу дараасо гэдэг бичиглийг бичиж бид нар илүү бичгийн зөв оноогоо авна гэсэн. Мэдээж эднийг одоо бичүү шууд 0 оноо өгнө гэж байгаа юм бол биш шүү дээ.
Гэхдээ гүйцэтгэлүүд арийнхаар бичин бол 3 оноо, уртлынхаар бичвэл 1 оноо ч юм уу гэх мэтчлэнгээр авна гэсэн үг шүү. Бас тэрийг ойлгоорой. За хантесо кёнд эгесо гэх мэтчлэнгээр үг, дүрм, нөхцөл, холбоос эдгээр зүйлдер бичиг ярианы хэлийг бас ялгаж мэдэж аваад бичих юм бол сигийн дээр арай илүү өндөр оноо авах боломжтой байгаа. Бичлэгийнхаа төгсгөл хүртэл нь үдсэн хүмүүс зориулаад өгж байгаа нэг нууц байгаа. Тэгээд энийг бол би яг хэрэглээрээ гэж бол зөвлөхгүй. Гэхдээ цаг хугацаад тулцсан яарсан үед бол хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэгээд энэ аргаас ааш та бүхэнтэй хуваалцъя. Энэ арга маань юу вэ гэхээр одоо 53-ийн дасгалыг 10 минут дотор 20-с 25 он авах арга гэж хэлж би бол ерөнхийдөө бол боломжтой гэж энийг үздэг. За ерөнхийдөө бол 53 дээр нийт 3 тест, 4 төрлийн тест л орж ирдэг. Давуу тал болон сул тал. Эсвэл өсөлт бууралтын график, эсвэл харьцуултын график, эсвэл нөгөө учир шалтгааны график гэж байж идэг. Тэгэхээр 4 графикын дээрээ дөрвөлн дээр нь яг нэг өөрийн гэсэн сампл гаргаад авчиж болно. Жишээ одоо яг энэ шиг зөвхөн зураас татсан дээр нь текстийн өгөгдлөг дадаа гэж ингэж авчиж бичээд үлдсэн нь яг энэнгээр өөрчлөгдөхгүйгээр бичигддэг. Тэгээ ингэж бичих юм бол яг тэр график 53 дээр бид нар хувь хүний үзэл бодол санаа байхгүйгээр графикийг бүтэн задлж бичиж байгаа учраас ингэж бичихэд ямар ч графикийн өгөгдөл дээр энэ тохирдог байхгүй. Тэгэхээр үнэхээр цагаан тулцсан яарсан бол ийм 4 сампл өөртөө гаргаж аваад тэргээр нам чийжлэх хэрэгтэй. Тэгэх юм бол зүгээр гэлз өгөгдлөө хараад дадаа шүлэг хуульж байгаа юм шиг хуулж бичээд ерөнхийдөө бол тэгээ энжимдээ дүрмийнхаа үед хэдүүлэн анханасаа бичдэг бол айгу сайн дүрмээрээ бичиж ш. Тэгээд алдаа гарахгүй өгөгдлөөр бичснээр хуулаад бичиж байгаа болохоор үсгийн үед бас алдаа гаргахдаггүйгээр бичиж байгаа учраас 20-с 25 он авах магадлал 80-с 90% гарч ирж байна гэсэн үг. За жишээ нь одоо энийг тайлбарлахад яаж хэрэглэх вэ гэхээр бид нэр одоо энэ дистараллын график байлаа л да одоо 1 2 3-т орсон тэгтэд орсон гэдэг тий. Тэгэх юм бол тэрэн дээр хамгийн ихэнд шууд ингэж эхэлж болно гэсэн. Чуса прогод армион эсвэл чуса прогод сарпо пумион гэж агаад энэ дээр гарчгаа аваад эрүү дадада гэж бичээд дараагийнх нь номерлож оруулах хэрэгтэй тэнгууд. Гэхдээ мэдээж яг энэ шиг бичиж болно. Эсвэл ийм схемийг хаанаас яаж гаргаж авах вэ гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэх юм бол одоо номны хариу зөв бичснээс ингэж өөрөө ялгааж аваад ингээд зураас татж агаад аль нь графикийн өгөгдлөө нь аль нь текстийн өгөгдлөө нь гэдгийг харж агаад өөр өөрсдийн гэсэн хамгийн сайн мэддэг нүдэн анжааж бичиж чаддаг үгнүүдээрээ сонгоод явуулах зүгээр. Тэгмээд N гэх утаа нь ёжа гэдэг юм аа тий. Тэгвэл ёжаага тэдэн хувиар 80%-аар хамгийн өндөр нь байлаа. Кажа нүпгэ натанатта. Тэрүүгөө одоо хоёр дахь нэг харилцаа одоо нэг дээр нэг бол ингэж саяныхаар натанатта эсвэл ёжараан нь эндаби 80%-로 ирвэр을 차지했다. эсвэл 가장 많은 것으로 조사했다. Энэ хоёрын аль нэгээр сонгож ингэж явж болно гэсэн үг. За тэгвэл 이어서 гэх хоёр дахь оруулж ирэх чинь шүү дээ. Тэгвэл 이어서 남자가 одоо ямар нэг юм дээр л эрэгтэй эмэгтэй хүүхэдээр хүний англиар байна гэж бодъё те. өгдлээ байхгүй болохоор би санахгүй байна. За тэгвэл 남자가 70%로 2위 тэгээд өөр за ямар ч нэг өгдлээ те. 이가 одоо 50%-аар 50%로 상위를 차지했다. 상위를 차지한 것으로 나타났다. 상위로 뒤를 이었다. хэмчлэнгээр энэ хэдий аль өөртөө ихтэйгээр нь мэдээж авчна. Мэдээж чадхаар бол голынхоор авал үгийн тоо чинь бүр илүү урт болно гэсэн. За тэгээд эхний 1 2 3 4-өө гаргачлаа. Тэгээд мажимагро дадада энэ нь ингээд ийм хуваар хамгийн сүүлд хамгийн бага нь боллоо тий. Хамгийн жоохон байлаа хэмтлэнгээр оруулаад тэгээ one-ыг нөхөн бол K1-ыг нь гэж жоохон задлаад оруулаад өгчин гэсэн. Энэ хоёр ерөнхийдөө бид дараалт оруулахад л ингэж гаргаж өгсөн. Гэхдээ мэдээж яг 200 хүүхдэд болохын тулд энийг бол арай их жоохон өргөн байх хэрэгтэй тий. Гэхдээ өөртөө ингээд би ер нь бол бүр тулцсан хүүхдүүдэд тэгж хичээл заахтаа хэрэгэлдэг байхгүй яг дөрвөн схемийг өөртөө гаргуулад наатгаалж хийжилч тэгээд зураасан дээрээ графикийн өгөгдлүүдэд дадаа гэж оруулчих гээд тэрэн шиг бас бүр аргаа барсан тохиолдолд бас хэрэгэлдэг нэг юм муу арга байгаа шүү гэдгийг бас хэлж өгье. Бичлэгээ ямар ч зүйлсээ үдсэн баг. Тэгээд 53-ыг яаж хийх талаар хэлсэн миний тэр аргыг мэдээж чаддаг бол заавал тэр арга марга гэхгүйгээр тухайн нөхцөл байдлаа хараад өөртөө ингээд өгдлөөсөө бичнэ. Үнэхээр одоохондоо би яг яахаа мэдэхгүй байна. Надад цаг бага байгаа гэвэл тэр дөрвөн төрлөө өөртөө бичиж аваад цагаан цээжлээд ингээд оруулаад яваарай. За тэгээд саяны сигийн дээр гарсан ер нь ингээд бичлэг ихээр л энэ материалуудыг хаанаас авах вэ? Юунаас харах вэ? Яаж мэдэх вэ гэд айгу асуугаад байдаг. Тэгээд би бол ерөнхийдөө бол одоогийн байдлаар PPT одоо энэ
ярьж байгаа YouTube-ийн бичлэгүүд дандаа энэ номноос бэлтэж байгаа. Бидний сайхан энэ дээр монгол хэлээр гаргасан гарын авлага байгаа. Тэгээд солонгос хэлний үг, дүрм, тэгээд бичгээс бүрдсэн одоо түрүү чи хийсэн 7 хэм маяг гэхэд те энэ дээр тоглоулаа ингээд дэлгэрэнгүй байж байгаа. За мөн одоо 53-ыг ингээ хийхээр түрүү чи ингээд энийг хийсэн схем байна. Тэгвэл схемдээ гарч ирж байгаа энэ үгнүүдийн төрөлцсөн байдал энэ шинэ үгнүүдийг хаанаас авах вэ гэхээр энэ дээр схемд 53-д хэрэглэгддэг одоо судалгаанд оролцдог графикод хэрэглэгддэг үгнүүд гэдэг ингээд үгнүүдийн бүтэн ялгаа 53-ыг бичдэг шиг 54-ыг бол тийм амархан дөрвөн зүйлээр багцаалж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө багцлах боломжтой ингээд багцлсан юм схем бас байгаа учраас сонирхсан хүмүүс байх юм бол Dreamon Korea дээр бас худалдаалагдаж байгаа болон миний хувийн аккаунтуудаар холбогдож болно. За тэгээд бүгд амжилттай хийгээд одоо удахгүй болох тофын шалгалтандаа C-гээр өндөр оноо аваарай гэж хүсэж байна. Тэгээд миний дараагийн бичлэг бол уншихтай хамааралтай бичлэгүүд авах болно. За тэгээд хамгийн ихэнд хэлсэнчлэн миний өмнө нь оруулж исэн бичлэг энд байгаа учраас та нар бас ороод бас C-ийн дээр яаж бичих үү, Woнгужи дээр яаж бичих үү гэдэг мэдээллүүдийг бүгдийг оруулсан. Бас Woнгужигийн бичлэгийг оруулсан байгаа. Woнгужи дээр бичих дүрм хангаар ямар програм ашиглаад яаж мэдээллүүдээ харахыг оруулсан байгаа. Тэгээд миний бичлэг та нар таалагдсан бол шеэр хийгээрэй, бас subscribe-аараа дэмжиж дараагийн бичлэгээ цаг тухайд нас алдалгүй хүлээж аваарай гэж хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.